Нугас Жижигзүнамийн YouTube channel тавтай морил. Өнөөдөр биш та тавдах нийлээ хуучин боловч олон хүний мартагдаагүй бизнесийг нэг болох офис болгон Special Cargo Warehouse-ын тухай ярих болно. Мэдээж бас Vehicle Warehouse гэж байгаа. Гэтэ тэрний тухай тусдаа видео хийх шийдсэн байгаа. Тийм болохоор дараалал хоногийн этг өдрийн ойрын 6 цагаас дахин уулзсан шүү. Бити мартаарай. Бид бүх орлогын аргуудыг задлан үзэж мөн карьер болон тэнд ямар шаналууд хүлээж байгааг ярилцсанаа. Хэрвээ та энэ бүхэнд үнэхээр утга байгаа юу? Бусад бизнесүүд аваад офисын warehouse дээр мөнгө олох нь хэрэгтэй юу гэж бодож байсан бол энэ видео яг танд зориулагдсан шүү. Видео нь маш дэдэнгэргүй байх учраас та нарт таалагдана гэж бодож байна. Тийм болохоор channel-аа subscribe хийгээгүй бол subscribe хийгээд видеон дээр лайк дараад өгөөрэй. За одоо пэйжийн тухай ихэн секунд сонсоод эхэлцгээе. Штат онлайн доолт дуртай шинэ машин үйл хөдлөл авах гэтэл байнга мөнгө өрөхгүй байна уу? Тэгвэл манай пэйж ороод үзээрэй. Манайх бүх төрлийн консол, PC үйлдвэрүүдийн хурдан, хям чанартай бүсийг санал болгож байна шүү. Өдөржин гэрийн сууж байснаас манайхаас хямдхан бүст аваад хүссэн бүхнээ аваарай. Хэрэгтэй бүх линкүүд description-д байгаа шүү. За эхний хэлжид офис худалдаа авах нь ямар давуу тал өгдгийг ойлгоё. Ерөнхийдөө офис нь олон шинэ боломж функцүүдийг нээдэг. Гэхдээ энэ том санхүүгийн хөрөнгө оруулалт гэдгийг санах хэрэгтэй шүү. Шинэ тоглогчид мөнгө хэмнэхийг хичээж байгаа хүмүүсийн хувьд офисынд хэд үнэтэй байж хөгжлийг хурцлах биш харин удаашуулж магадгүй юм. Тиймээс эхлээд суурь зүйлсээ авч тогтвортой орлого бий болсны дараа офис авахыг зөвлөж байна. Оруулсан мөнгөө буцааж авах нь тийм ч амар биш шүү. Одоо офис худалдаа авахыг процессын тухай ярив. Тоглоомны 4 офис байдаг. Хамгийн хямд нь $1 сая, хамгийн үнэтэй нь $4 сая. Хэрвээ штаб премиум эдиштэй бол офис нь үнэгүй өгдөг шүү. За, гэс офисын нэмэлт сайжруулалтын тухай яриа явчих. Гэхдээ офисын апгрейдууд нь орлогод ерөөсөө нөлөөлдөг шүү. Зүгээр л үзэнч болон гадна доторх байдлуудыг өөрчилнө. Тэр дөнгөж эхэлж байгаа бол эсвэл мөнгө багтаа бол дараа нь хизээч хамаагүй бүх сайжруулалтаа солиод явж болохоор санаа зовох хэрэггүй. Эхнийх нь декорац буюу офис дотор байдал ямархуу харагдгийг сонгож болох юм. Дараагийнх нь персонал буюу таны туслахыг сонгох хэрэгтэй. Эрэгтэй эсвэл эмэгтэй байж болохыг сонгож болно. Ямарын сонгох нь та нарын л дур юм шүү. Дараагийнх нь офисын нэр. Энэ нь төв хаалгаар орж ирэхэд шууд харагддаг шүү. Нэрээ сонгоход мөнгөө сонгож болно. Дараагийнх нь Gun Locker. Энэ хэрэг бусад бизнесүүд дээр нь байгаа бол нэг хэрэггүй. Gun Locker-ын зүгээр л та нарын авч явж байгаа буунуудыг багасгаж эсвэл ихсэж өгдөг шүү. Хэрвээ 4-5 rifle авч явж яваад баймиргүй байвал эндээс ашиглалтгүй буунуудаа хайд хийгээд одоо ганцхан байнга ашигладаг буугаар аваад явж болно гэсэн үг. Минийх энэ ганцхан MK2 карбин л байдаг шүү. Safe нь Messi safe шиг хэрэг мөнгө байна. Хэрэг дотор нь их мөнгө хуримсалдаг зүйл гэх юм уу? Бас л зүгээр үзэж болохоор хэрвээ их мөнгөтэй бол сейф нь дөрөв мөнгөтэй харагдах болно. За, сүүлчиг нь апартментс буюу миний бодлоор ер нь бол хэрэгтэй зүйл заримдаа ямар нэгэн цэгээс өөр цэг рүү телепорт хийх үедээ spawn point-о офис дээр тавиад сешнээ солиод урдан шилжиж болдог шүү. За, одоо офис дотор юу хийж болох вэ? Офис дотор сууж байгаа ассистент руугаа очоод нэг